За нэг хүүхэд асуусан хэд хэдэн бодлогыг бодож өгье. За уут нь 5 улаан 4 ногоон шагаа байв. Таамгаар нэг шагаа аваад буцаж хийхгүйгээр 2 дахь шагааг авав. 2 дахь шагааны өнгийг хараад буцаж хийж хөлөөд 3 дахь шагааг авав. Энэ 3 ижил өнгөтэй байх магадлалыг олоо гэж. За тэгэхээр ингэнэ гэсэн үг. Гурвал ижил өнгөтэй байна гэдэг чинь улаан байх. Эсвэл ногоон байх. Энэ хоёр магадлалыг нийлбэртэй тэнцвэртэй. Энэ чинь нийт үзэгдэл учраас. За эхнийх нь улаан байх магадлал бол 9-ний 5. За энийг буцаж хийхгүй учраас нийт чанартай 8 болчихно. 4 улаан 4 ногоон болно. За тэгээд тэндээсээ дахиад цагаа сонгосон чинь улаан байх магадлалтай 8-ны 4. За тэнгуут энийг буцаад хийчихлээр шагааны тоо өөрчлөгдөхгүй, улааны тоо өөрчлөгдөхгүй учраас дахиад 8-ны 4 бол. За ногоон гэдэг нь юу гэсэн үг вэ? Тэгэхээр эхлэх дээр ногоон тарах магадлал 9-ний 4. За дараа тэрийг буцаж хийхгүй учраас нийтдээ 8 шагаа болно. 8 шагааны чинь 3 ногоо болтон. Тэгэхээр энэ 3 оржуулна гэсэн үг. За энийг буцаа хийчихээр магадлал ч өөрчлөгдөхгүй юм бол. За энэ хоёрыг хооронд нэмэх хэрэгтэй. За эхнийх дээр бол энэ хоёр хороогдоод энэ хоёр удаад доороо 4 болоод 6-ны 5 гэж гарч ирнэ. За дараагийнх дээр нь болохоор энэ нэмтэй удаад 2, энэ нэмтэй удаад 3. Эрээ 3-тай доороо 648-тай юм болно гэсэн үг. За энийг хооронд нэмэх юм бол за энэ хоёр хамгийн бага хэрэг хороогдож ирэх хэд юм? За энэ дээр 4 өрөг нь, энэ дээр 3 өрөг нь. Энд дээр 20-с болох нь доороо тэгээд нэг нь өржүүлээд тэгээд 12-ыг 12 144. За хоёрдугаарт нь энэ бол маш амархан бодлого. 2 дээр нэмэх нь 4 нэмэх нь гэх мэтлэн нэмэх нь 2x гэдэг бол арифметик хөрөөс 2 2-оор x хийж байгаа. Тэгэхээр хамгийн ихнийх дээр нь хамгийн сүүлийнх нь нэмээд 2 тугаана. Тэгээд хэдэн ширхэг байгааг нь өөрчилсөн мэдээж хэрэг n ширхэг байгаа нь ойлгомжтой тий. X ширхэг байгаа нь ойлгомжтой. Энд нэг энд 2-ыг өрчин 2 гэх мэтлэн 2-ыг өрчин x гэхэл x ширхэг байгаа л гэсэн үг. За ингээд x дээр нэмэх нь за x-ийг өрчин x дээр нэмэх нэг болно. За тэгээд манай бодлого маань 0.3 суурьтай x-ийг өрчин x дээр нэмэх нь 0.3-ийн 72 зэрэг. За суурьуд нэгээс бага байгаа учраас хэлтэгч тэмцэл бишсээр x дээр нэмэх нь 72-оос бага нэмдэг нэрчин. За хаалтаа задлаад нэг явуулсан оруулах юм бол x квадрат нэмэх нь x хасах нь 72 тэгээс бага гэж гарч ирээд x-с хасах нь 8 x дээр нэмэх нь 9 тэгээс бага болно. За энэ төрөд яргасаар сөхтөөс нэмэх 8-ын хооронд байх гэж гарч ирдэг. Энэ хоёртоо тэнцэхгүй. За бодлон дээр чинь хідэн шийттэй хэвчүүлсэн тэр буруу байх. Хідэн бүхэн шийттэй гэж тоолно шүү. Тэгэхээр шинээр хооронд төсөл мөн шийттэй. За энд хасах 8-аас эхэлнэ. Хасах 8 гэхлээр соргоод 1-ээс соргоод 7 гэлээ 16 ширхэг бүх шийд юм шиг байна. За ийм амжилт. За 3-дугаарт нь манай байр ийм айлтай хаалганы дугаард нүсэг хэмээр бичигдсэн айл хэдэн ширхэг байдаг вэ? За би зүгээр хэлээд 3 оронтой тоон дээр ярих гэсэн. 3 оронтой тоо нүсэг хэмээр бичигдсэн 3 оронтой тоо хэд байдаг вэ гэдгийг тоол. Нүсэг хэмээр гэж байгаа учраас тэгээр эхлэн гэж байхгүй зөв. Тоо оронтой тоо учраас юуг нэг хийм шүүстэй. Энийг хаалганы дугаар гэж үзэхгүй үстэй. Нэг л үзэх. Тэгэхээр би ингээ 1 2 3 гэх мэтлэн 9 хүртэл 9 цифрээс 3 цифрыг сонгоё. Өсөх хэмээр гэж байгаа учраас давхардахгүй гэсэн үг. Цифр давтагдахгүй.
1 1 2 ажиллахгүй. За тэгэхээр эндээс 3 цифр сонгоё. Тэр 3 цифр сонгох боломжийн тоо бол C9-өөс 3 байж таа. C-ийн бүтээлийг хуваах нь 3-ын бүтээл, үрчгийн 6-ын бүтээл юмээр нуруудахаа. М, 84. 84 бол. За зүгээр би ингээд сонгосон гэж бодъё л доо. Жишээлх юм бол ингээ 3 цифр сонгосон чинь 5 1 9 сонгогдсон гэж бодъё. Энэ бол одоо чинь энд дээр тоологдож байгаа нэг боломж гэсэн үг. Энэ нэг боломж болгоноос үсэг хэрэмбээр чигдэх ганцхан тоол гарч ирнэ. Тэгэхээр энд дээр тоолж байгаа боломж болгон дээр үсэг хэрэмбээр чигдэж байгаа нэг тоонууд харгалзаад байна гэсэн үг. Тэгэхээр үсэг хэрэмбээр чигдсэн 3 онтой тоонуудын тоо бол ийм гэхгүй шууд. За яг үүнтэй адилханаар үсэг хэрэмбээр чигдсэн 2 онтой тоонуудын тоо гэх юм бол C 9-өөс 2 гээл. За мэдээж нэг онтой тоог үсэг хэрэмбээр чигдсэн гэж тооцохгүй. Би энэ хоёрыг хооронд нэмлээ. 1000 гэж байгаа юм чинь 4 онтой тоо байхгүй тийм үү? Ингээл бол. За. За энэ болгоно яг санийхтай адилхан бодлого. Цифрүүдэнд буурах хэрэмбээр чигдэнэ гэж. За буурах хэрэмбээр чигж байгаа тохиолдолд тгийг оролцуулж болно. За тэгээд тгийг оролцуулахаас гадна буурах хэрэмбэр ялгаатай тийм. За тэгэл яг түрүүнхтэй адилхан цифрүүдэнд буурах хэрэмбээр чигдсэн 3 оронтой тоог сонгохдоо бид нэр C10-аас 3 гэл бол. Энэ бол нийт боломж. 3 шиг цифр сонгоод за жишээлх юм бол тиг 2 7 гэж сонглоо гэж бодоход буурах хэрэмбээр чигдэх ганцхан тоол зохиож болно. 7 2 тиг. Сонголт болгон дээр нэг л тоо зохиогдоод байна гэсэн үг. Нийт боломжийн тооны 0. Энэ боломж болгон дээр нэг тоо зохиогдно. Тэгээд ийм гоч. За тандаас нэг тоо сонгоход 400-аас багагүй байх магадлалыг олноо. Багагүй байх магадлалыг болон зааж. За нийт боломж бол 720 байгаа. Тэгэхээр 700 шин байгаа. Энэ одоо жишээлх юм бол 10-ын бүтээлийг хуваах нь 3-ын бүтээл, үрчгийн 7-ын бүтээл. Нийт буурах хэрэмбээр бичигдэн тоо бол 120 байдаг байна. 120. За тэдэрт тоос 400-аас багагүй гэдэг чинь за 400-аас багуудын тоолчих заяа. Багууд нь хэд байх вэ? 400-аас бага гэхэлэр чинь амарх юм шүү. 3-аар эхэлнэ. 2 1. Зөвхөн шууд ингээл утчихна. 400-аас багуудын тоолохдоо 1 1 2 3-аас сонгоно гэсэн үг. Эндээс 3 цифр сонгох боломжтой C4-өөс 3 буюу 4 ширхэг байдаг. Тоочоод үзэхэд 3 2 1 3 2 тэг 3 1 тэг 2 1 тэг ингээл дөрвөн боломж өөр боломж авахгүй юм шүү дээ. За тэгэхээр 400-аас бага байх боломж нь болохоор 4 ширхэг байгаа учраас 400-аас багагүй байх боломж нь ийм байх юм шүү дээ. Тэгээ магадлал нь бол 120-ны 116. За харагдахаар доотлолтоо бол 30 болчихж байна. Дээдлэлтэй 4 тухайхаар чинь 2 9 Яа гэж харсан. Ингээ болцсон. Бас нэг хүүхд тэр юун дээрс 1000 бодлого дээрсний бодлого асуусан байсан. Бас нэг окторгон гямттай бодлогосон. Тэр өмнөх хонуудын яшиг ухаад байж байгаа шүү заяа тийм бодоод татсан баг. Чаа нэг хүүхд юм бодлоо. Ийм бодлоо. CN-с 2-ыг үржих нь x-ийн квадрат.
CN-ээс 3-ыг үржих нь x нэмэх нь CN-ээс 4 тэнцүү t гэсэн тэгтэл тэгтэл ширүүдийнх нь үржүүр нэг гэж байгаа. X1-ийг үржих нь x2 нь ихтэй тэнцүү. За энэ чи Wheaton theorem-оор юу болох вэ гэхээр x1-ийг үржих нь x2 чинь d бишээ. C хуваах нь a гэх хэвчээ. За манай бодлогоор бол энэ нь a, энэ нь болохоор b, энэ нь болохоор c байх хэвчээ. За өөрөөр хэлэх юм бол юу гэж гарч иж байна вэ гэхээр CN-ээс 4-ыг хуваах нь CN-ээс 2 нь ихтэй тэнцүү байх хэвчээ нэ. За тэгээ энэ бол ерөнхийдөө ойлгомжтой л байна л да. CN-ээс 2 нь CN-ээс 4-тэй тэнцүү. Ийм чанар байдаг шүү дээ. CN-ээс k гэдэг бол CN-ээс n-ээс гасах нь k-тай тэнцүү байдаг. Эндээс юу гэсэн үг болж байна вэ гэхээр n k нь 2-той тэнцүү, n нь 6-тай тэнцүү гэж гарч иж байгаа байхгүй. n 6-тай тэнцүү, k нь 2-той тэнцүү. За бүр итгэхгүй байгаа шууд эндээс ингэ бодсон ч болно. Энд жоо эргэлзээ байгаад их шууд эндээс CN-ээс 4 гэж энийг бактериалыг хуваах нь n-ээс гасах нь 4-ийн бактериал үржих нь 4-ийн бактериал. Доотлолтой болохоор n-ийн бактериал n-ээс гасах нь 2-ийн бактериал энэ 2-ийн бактериал. За ингээд чичингүүт энэ хоёр нь хоорондоо хороогдчихно. За энэ хоёр хороогдохлаа дээдлэлтэй энэ хоёр нь дээдлэлтэй гарч ирж 4 доотлолтой гарч ирнэ. Тэгэхээр юу болох вэ гэхээр дөрвийнх нь бактериал доотлолтой гарч ирээд 2-той хороогдчихоор 3-ыг үржих нь 4 болно. За энэ хоёр нь хоорондоо хороогдохоор энэ дээдлэлтэй гарч ирээд n-ээс гасах нь 1, n-ээс гасах нь 2 болно. За энэ нэгтэй тэнцүү гэдээс юу болох вэ гэхээр эндээс үргэлжлүүлээ. n-ээс гасах нь 1-ийг үржих нь n-ээс гасах нь 2 нь 12-той тэнцүү болно. n квадрат гасах нь 3n нэмэх нь 2 тэнцүү 12. n квадратаас гасах нь 3n гасах нь 10 тэнцүү тэг болоод энийг өөртөө хэмжүүн задлах юм бол n-ээс гасах n дээр нэмэх нь 2. Зөөж та юу болооч би буруутчихв. Төрөнийхөөс чинь зөрөө хөвчих. n-ээс гасах нь 5 гэж гарч ирээд тэнцүүтэй бол. За эндээс юу гэсэн үг вэ гэхээр n гасах 2-тай тэнцүү болно n нь тэнцүү гэж гарч ирнэ. Мэдээж натуралтай учраас энэ гасах тэнцвэртэй биш n 5 гэж гарч иж байгаа шүү дээ юм сайн. За бичиж үзэлт. C5-аас 2 C5-аас 4 2 тэнцэн гэж авсан. За энэ 5 гэдэг чинь буруу байна. Тэгэхээр би энэ заалтцсан шүү. N-ээс гасах нь 2. Энд алдчих. Энэ чинь юм биш. Энэ чинь n-ээс гасах нь 3, n-ээс гасах нь 2 гэж гарч ирэх хэрэгтэй. Энэ чинь гэсэн үг шүү дээ. Энэ чинь 1-ийг үржих нь 2 үржих нь гэх мэтлээс ороод n-ээс гасах нь 4, n-ээс гасах нь 3, n-ээс гасах нь 2 гэж гарч ирээд n-ээс гасах нь 4-ний энэтэйгээ ороодонгуудаа энэ бол төстэй. За энэ дээр болсон юм. За ингээд энэ 6-тай тэнцүү гэж гарч ирнэ заяа. Тэгээ нөгөө нэг чанарыг мэдж байгаа бол энэ чанарыг мэдж байгаа бол ерөнхийдөө шууд ингээд хурдан олсон ч болно. За ингээд олцсон. Тэгээд яана ч явлаа. Тэгээ энэ олцсон учраас шууд одоо энэ n-үүдээ орлуулчих гэж. Тэгэх юм бол эндээ орлуулах юм бол C6-аас 2 гэдэг гэсэн үг юм. x-ийн квадрат сан C6-аас 3 гэдэг гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл 2 дахь болгож байгаа гэсэн. Энэ чинь болохоор хороогдоод 4, 5, 6 хуваах нь 3-ийн бактериал. Нэр удаад 20 болно. Тэгэхээр хатах нь 20x.
За c-ээс 4 гэдэг бол энтэйгээ адилхан гэдэг байна шүү тийм үү? Адилхан гээ гараад ирсэн 15 энтрийг болно. Одоо бүгдийг 5 тооцох юм бол 3x-ийн квадратаас хасах нь 4x нэмэх нь 5 тэнцвэрийг болно. Z 5 тооцсон шүү дээ. Энд 3 болно. Өх энэ дээр нь хасны зураагаар авчлаа шүү. За энэ бодлого нь алдаатай юм шиг байна. Хасах бэ гэж. Би хямарч бодсон чинь чинь нэмэгдэнтэй. За юм боллоо. За эндээс юу гэнэ үү? Түрүүнийхээ бичсэн байна. Би түрүү энэ дээр нэг систем бичээдсэн шүү дээ. N-ээс хасах нь 3, N-ээс хасах нь 2-ыг болох нь юу лээ? Тэрнийгээ бичээд нэг юм гарсан юм байна. За тэндээс нь өөртөө олоод харчихна үз. За тэгээд нэг үйлдэл тэнд түрүү бичээд ажиллагдсан юм байна шүү. За тэгээд эндээс чааш нь болох үйлдэл x1-ийг дээр нэмэх нь x2-ыг болгоно. Тэр нь үлдэнтэй чирэг битэн тэрэмсээр 3-4